Сая их хурлын гишүүдийн одоо ярьсан зүйлээс үүдээд за бас сайн зориг гишүүн хэлж яах ингээд улс төрийн зорилготой одоо ийм зүйлүүд их гарч байна гэж. Тэгэхээр энэ бүх зүйлийг ер нь ингээд хараад байхад Монголын нөхцөл өнөөгийн нөхцөл байдлыг ч гэсэн энэ хараад байхад эрүүдэн шүүхийн одоо энэ урьдчилан сэргийлэхийн үндэсний үйл ажиллагаа нь бүр хараат бус байх зайлшгүй шаардлагатай юм байна л гэж би бүр тийм дүгнэлтэнд хүрч. Гэхдээ нэг 8хан хүн тэндээ ван тус байгуулад юу шалих вэ? 8хан хүний тэр байгууллагын төсөв мөнгө тэнд чинь одоо юу зарцуулаад шалих вэ? Гэтэл энэ улс төрт чинь хичнээн тэр бумаар нь хулгайлж штэ. Энэ ингээд яг олон улсын байгууллагынхаа заавар зөвлөмжийн дагуу ажиллах гэхээр л үгүй нэг 8 хүнийг л нэг тэрэн дарга болох гэлээ. Энэ инглиг дад үздэг та нар тэрийг болчооч. Нэг монголчилдаг, коммунистчилдаг юм болох хэрэгтэй штэ. Эн чинь олон улсын байгууллага нь ингээд ийм зөвлөмж өгж яхад энүүгээр нь л ажилуулах хэвээр. Харин улс төрчдөд эн чинь хамгийн хэрэгтэй юм байхгүй юу? Захиалгаар эрүүдэн шүүгээд улс төрийн захиалгаар эрүүдэн шүүх гээд байхад энэ хүмүүс чинь хараат бус бүх юмын олон улсын байгууллагатай мэдээлээд эн чинь дэлхийд дахин шүглүүлэх ийм боломж бол гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхэд тэгэл нэг ганц нэг бензинийхэн зардлаар нэг цалингын зардлаар ингээд нэг дарамталдаг ийм юм болохоор чинь явдггүй маа. Би тэр комиссаруудтай чинь зөндөө уулзж ирсэн. Тэгэхээр ингээд нэг юмыг монголчлтгоо бол тийм л мундаг байсан ба саяхан хүртэл шүүхийн шийдвэргүй 90% баривчилдаг л байсан шүү дээ. Хин дуртай нь очиод баривчилдаг л байсан шүү дээ. Тэгээ нүүбийнхээ ирээ шүглүүлээгээд Монгол улс чи 99% шүүхийн шийдвэргүй баривчилт юм байна гэд бид хүний эрхийн комиссийнхантай ажиллаж ээж энэ олон улсын байгууллагатай чи хамтарч ээж энэ хуулийн өнгөрсөн парламентд өөрчилсөн шүү дээ. Энэ шүүхийн шийдвэргүй баривчилгааг чинь зогсоосон шүү дээ. Тэгээ бүх юм сайхан байсан юм шиг та нар битээ ингэж одоо энэ яг энэ конвенцийнхаа дагуу ажиллах гэдэг хүмүүсийг ингэж дарамтлжээ. Тэгээ дарамтлаа загнаад хахаар энэ хүмүүс чинь сүулдэ асуултандаа ч хариулж чадахгүй. Энэ тайлангийн нэг ч гишүүн уншаагүй л шүү дээ. Гишүүд уншил та. Тэгээ сургалт хийсэн үр дүн гэдэг ах юм. Сургалт чинь ирээдүйдээ үр дүн гардаг болохоос сургалт хийснээ маргааш үр дүн юу гэж харагдах юм. Чинь 5 жил, 10 жил, 20 жилийн дараа л нөлөөллийн ажиллагааны чи үр дүн гарна штэ. Тийм болохоор одоо бас энийг яг олон улсын юугаараа явах ёстой гэж би хатуу хэлэх гэж байна.